Сонсогч та бүхэндээ өрөө мэндийг дахин хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 өдрийн даваагаас баасан гарагийн 20 цагаас хүргэж байгаа хоол болтол хов цагаан оройтой шаршуу нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 30-ны 5 гарагийн дугаар шууд ороход бэлэн боллоо. Студид хөтлөгч Чанцаа Ами найруулагчаар ундрах нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдар NBL глюкозамин хондродын сульфат мөн Япон чанарыг такатагаас хурд хуч шатгуун зарцуулалтын төвш шийдэл NGK сэвчээ хамтран ажиллаж байна. За бэлзэн хоногтой чимдэг хүргэе. Чимэндээ хоб бацахтай бэлэн л үстэй. Билээ бэлэн төрчүүд ингээ хоёр дахь жилдээ хоб бацж байна. Та идэх жилдээ хоб бацж байгаа юм гэж. Хоёр дахь жилдээ бацж байгаа. Энэ нөгөө та хэдэн он төрснийг асуудагтай адилхан асуулт байгаа. Тустай юм шиг юм. Яалаа гэж бодогдлоо шүү. Би ярин сая бодлоо шүү. Нэрээ яалаа гооны юм. За энийг гол гэж төөрөлдүүлдэг байхгүй хүнийг. За хэнийг ярих гэж байна? Хэнийг төөрөлдүүлэх гэж байна? Өнөөдөр хин ярих гэж тэгвэл та таач. Би яаж таач миний бодлого уншдаг л гэдэг шүү. Би яаж вэ? Их чиний бодлого уншнаа чанцаал гэдэг. За Хегер хэлсэн тийм л хүн байна да. Би солонгосуудын нэрийг мэдэхгүй штэ. Хятад хүн. А тийм үү. Хегер хэлсэн кинон тоглосон хүн байна. Хегер хэлсэн кино. Гэхдээ та Хегер хэлсэн киног л бодоод үз. Түн мянган кино байгаа. Зөндөө. Хуанч үгээгүй. Яг зөв. Муу юм уу? Мөө. Би үзээд байгаа юм шиг урчиг үздэг гэж та нарт хэлсэн шүү дээ. За Ханжигийн хэний тэгвэл хэний тухай ярих? Ханжигийн зэвэг ярих ч юм уу? Нэг бол Жовыг ярих ч юм уу? Жавэ ярих ч. Ингээл та үзэж харж байгаа. За. Эцэн маргаанаас гамтан дээр суунаа гэр өрөөд үзэж хардаг болсон. Үзэн харна гэж сууж байна. За би бас үзэж харна. Игч бол өнөөдөр яг Backstreet Boys-ийн нэг л ярих гэдэг байна. Лаг хийсэ. Чистэй амар. Харилцсан нэг л үзэж хараад байгаа шүү. Мэдээ юу ач үүдэн нөгөөний тасалбар ураагаас сууж идэг хүмүүс. Энэ амигч үзэн би үүднээс нэг хэдэн хураадаг болчихлоо тий. За сонирхолтой нөгөө хятадын энэ хамгийн том дүүлэн дагуулсан нөгөө хятадын сошиал хуудаснаас баг арчигдсан юм шүү дээ тий. Тэгээ сүүлийн үед бол ерөөсөө мэдээлэл байхгүй болсон магадсан. Тэгэхээр мэдээлэл жоохон шинжилээд хүрхээр бэлтлээ. За би энэ 7 хоногийн хувьд бол Backstreet Boys хамтлагийнхыг танилцуулж байгаа. Өнөөдөр би нэг биш хоёр хүнийг танилцуулах юм аа. Ингээд орё. За хамгийн ихнийх нь Kevin Scott Richardson. 1971 оны 10 сарын 3-нд төрсэн одоо 53 настай Америкийн pop дуучин Backstreet Boys хамтлагийн гишүүн гэдгээр бол илүү их алдартай. За Kevin-ийн хувьд болохоор Kentucky мужийн Lexington хотод болохоор Ann Clyde гэр эзэгтэй, ээж нь болохоор гэр эзэгтэй. Тэгээ Gerald Wilson Richard нарын 3 хүүгийн хамгийн бага хүн болж мэндэлсэн юм байлээ. Аав нь гэртээ хүүхдүүдэд хараад ингэ байждаг байсан бол харин аав биш ээж нь гэр эзэгтэй байсан бол ээж нь болохоор ээж нь гэр эзэгтэй байсан. Аав нь болохоор цэргийн ахмад дайчин барилгын ажилтан дээрээс нь гал сүнөөгч хийдэг. Тэгээс баацын дарах хийдэг байсан юм. Аав нь гэхдээ хүүхдүүдээ гэртээ харддаг байсан юм байна тий. Аав нь гэр дахах. Би бүр ямар гэр бүлсэг аав бэ гэж. Ээж нь гарч ажилдаг юм болов уу гэж бодсон. Аав нь гэр эзэгтэй гэсэн. Гэр эзэгтэй гэртээ хүүхдүүдээ хараа сууж идэг. Ээж нь цэргийн хүнлэг шиг болсон шүү. Гүү. Аав нь цэргөө ээж нь гэр эзэгтэй байсан шүү. Ааха. За тэгээд хоёр дахь ах нь болохоор Gerald юм байлээ. За тийм нар болохоор гэр бүл нь хөдөө орон нутагт хөдөө ер нь бол өссөн гэж хэлж болно. Тэгээ Христийн шашинтай гэр бүл маш нимба юм хүмүүжлтэй хүүхдүүд байсан гэдгээр сайн мэдтiin байлээ. За тэгээд хөдөө тосгонд ер нь бол нөгөө байгальд их ойрхон өссөн. Тэдний гэр бүлийн эзэмшилт нь 10 гаруй акр юм газар байдаг байсан. Тэндээ ингээд морь ундаг, мод тайрдаг, ан хийдэг. Яг тийм чөлөөт амьдралын юм аягтай байсан маам л та. За аав нь нөгөө нэг цэцэг төгчөнд алга паажаас ингээд ярьжсэн шүү дээ. Дараа нь болохоор хамгийн сүүлд нь ахмад насны асрамжийн газар бас ажиллаж исэн юм байна. Ингээд Кевиний хувьд болохоор багасаа сүмийн ер нь бол дуулах их хоббитэй байсан. Тэгээд багасаа сүмийн найрал дунд оролцож хөгжим дэлгүүрт дурлах болсон. Гэрт нь юм төгөлдөр хуур байдаг байсан юм байна л да. Их хүн тоглоод идэг. Тэгээд өөрөө 9 настайгаасаа би дааж ингээд тоглосоор хагаад төгөлдөр хуур дарж сурсан байдаг. Дээрээс нь саксофон, бөмбөр бас тоглож чаддсан юм байлээ. Ингээд сургуульд ороо сургуулийнхаа театрын жүжигүүдэд оролцдог байсан. Тэгээд тайзан дээр гарч үзэнгүү тийм маш их таалагдаад ер нь бол би жүжигчин болно гэж анх бодож исэн гинэ. За ингээ ахлах сургууль ахтаа Kevin Paradise нэртэй хөгжмийн хамтлаг бүр байгуулж исэн юм байна. Тэгээ орон нутгийн арга хэмжээнүүд жижиг арга хэмжээнүүдэд оролцоод хамтлагаараа айгүй тоглолт хийдэг байсан. За ингээ мөн саксофон бөмбөг, хөл бөмбөг тоглодог байсан. Сурлах сайтай, нийгмийн идэвхтэй ер нь бол бүхэл юм төгс хүүхдээс гэж хэлж болно. Ингээ дунд ангиасаа эхлэн хөгжим, жүжиг хоёрт бол илүү их сонирхолтой болсон учраас боловсролын чиглэлийг урлагт зориулаад ер нь бол урлагийн чиглэлийг илүү их сонгох болсон байна.
Ингээд амьдралд нь хамгийн том нөлөө үзүүлсэн зүйл нь юу болсон юм гэсэн. Ер нь бол сэтгэл санаагаар унгаас хамгийн том зүйл нь 19 настай байхад нь болсон юм билээ. Аав Жеральд Ван Ричардс нь болохоор 1991 оны 8 сарын 26-нд хорт хавдарстайгаа бүр 2 жил тэмцснийхээ эцэст нас барсан. Тэгээ яг энэ хүнд үе нь болохоор түүнийг илүү ухаан суугаад хүргэсэн гэж ярьд юм билээ. Бид нар ярьдаг шүү дээ айлын баг хүүхд тэрхээрээ хатцсан гэдэг ч юм уу те. Кевиний хувьд болохоор шал өөр хүүхдээс гэж хэлж болно. Ингээд 80 онд ахлах сургуулаа төгсөөд зундаа болохоор пицца хаад тамхины фермд ажиллаж байсан. За тэгээ сүм хийдээ сайн дураараа туслахын хажуугаар агаарын цэргийн өвчнөд илсвүү. Эсвэл агаарын цэргийн өвчний хамтлагт нь орох уу? За нэг бол Манхэттен дахь Нью-Йоркийн Академийн хөгжим драмын академид очиж сурах уу гэж ерөөсөө эргэлзээлсэн юм билээ л дээ. За гэтэл аав нь болохоор 1990 оны үед чи ингээд урлагаар явуул их амжилт олно. Миний тухайд аав нь амьд байсан. Чи ер нь урлаг хөвүүл яд юм дээгээд айгу гурам зэрэг өгчээсэн юм билээ. Ингээд шийдээд Ричардс ажлаасаа гараад ачаагаар бэлдэж авангуудаа хамгийн сайн найзлах Чемитигийн хамт Флоридагийн Орландо руу яваад Walt Disney World-д жүжигчнэр ажилд анх орсон байт юм билээ. Ингээд Аладдин за тэгээ Принц Эрик Тарзан зэрэг дүрүүдийг амьлуулсан. Ер нь бол жүжигчин болохоор шийдсэн байсан гэсэн үг. Тэгээд хөгжмийн театр, шоуны салбарт туршлага их маш ихээр хоригдлуулж чадсан байдаг. За Disney World ажилласан туршлага нь түүний тайзны урлагт илүү их одоо хөгжүүлж чадсан гэх юм уу төгөлдөр болгосон гэсэн. За ингээд хөгжмийн мөрөөдлөө хизээнээс одоо хөтлөгдсөн бэ гэдгсэн. 1992-оос 93 оны үед Кевин Орландод амьдарч байхдаа шөнийн цагаар Walt Disney-д ажиллаад тэг өдрийн цагаараа болохоор өөрийн хөгжмийн мөрөөдлөө биелүүлнэ гэж өөр нь бодож ирсэн юм байлээ. За яаж хийж байгаа л би нэг хамтлагт орондоо гэсэн бодол бол байсан. Тэг яг энэ үед нь болохоор нэг хувьслын тохироонд бүрдэнэ гэдэг шиг Орландо хотод олж ирсэн шинэ boy band хамтлаг бүрдүүлэх сонгон шалгаруулалтын талаар өөрөө олж мэдсэн байдаг. Ингээд энэ сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан хүн болохоор дуу бичлэгийн продюсер Лю Перлман гэдэг хүн байсан. За Кевин шалгаруулалтанд оролцоод хожим нь Backstreet Boys хамтлагийн анхны 3 гишүүний нэгээр нь бол эхлээд сонгогдсон 3 гишүүний нэг юм байл л дээ. За Ричардсоны хувьд бол одоо хамтлагийнхаа хамгийн ахмад гишүүн нь тэгээ дээрээс нөгөө хамтлагийнхнаагаа Кэрлдэг штэ тий хамгийн том ах нь гэж бас явд юм байна шүү. Үнэхээр царайлаг залуу байсан байгаа залуудаа. Тийм байна тий. Одоо ч гоё л доо сахал махал нь бүр цогсон гэж ихтэй хаа. Гоё нөө гэлтгэр гоё ах шүү дээ. За ламтрaalч танилцуулаад өргөжлөлээ. Үений үр дүнтэй бэлэн NBA-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдр NBA Глюкозамин хондрын сульфатыг танилцуулъя. Тэгэхээр таны өвдөг үе мөчөөр өвдөөд за хөдөлгөөн ихэд хэцүү байгаа бол Глюкозамин хондрын сульфат хөхөр агуулсан Европын GMP чанар стандартыг хангасан NBL бэлтгэлийг хэрэглэхийг зөвлөж байгаа хнэ. За NBL бэлтгүүл маань дотроо 2 төрөлтэй. За NBL номер 90 шахмлыг эхлээд танилцуулъя. Хэрэглэх заалтны хувьд үений мөгөөрсөн эмгэгүүд, үений мөгөөрсөн эдийн эмгэгүүд шүү. За тэгээ спортын гэмтэл бэртэл, ясны сэрэгжилт, жингийн илүүдэл, шатаар өксөж уруудах үед өвдөгний үеэр өвдөх тохиолдолд заман хөдөлж босож цуухтай нь өвдөг тоогоор юм шархирж дуугараад байдаг шүү дээ, тий. Тэгээ дээрэс нь гүйцэд тэнийхгүй байгаа тохиолдол хэрэгэлт юм байна. За NBL номер 90 шахмлыг нэг шахмлаар өдөрт 2 удаа уун. За тэгээ ингээд ерөөхдөө бол 45 хоног хэрэглээ байт юм л. За номер 60 шахмал гэж байгаа. Энэ болохоор нэг шахмалаар өдөрт 2 удаа уун 30 хоног хэрэглээ болно гэсэн. Өвдөгний үеийн өвдөлт нь ачаалын үед би удаан алхах, зогсоох, дасгал хийх үед нэмэгддэг. Зогсож агаад хөдлөх үед богино хугацааны үеийн хөвшин гэлэрдэг. Үеийн өрөвслийн шинж тэмдэг 6 сараас дээш хугацаанд илэрч гисэн өмнө нь өвдөгний үеийг гэмтэж байсан хүмүүс бол хэрэглэх юм бэлээ. Тэр хэрэглэхийн өмнө заавал эмийн заавартай танилцах ёстой шүү. Яг зөв эмийн заавартай заавал танилцах шаардлагатай байдаг. За бүх эмийн сангуудаар худалдаалагдж байгаа холбогдох утасны дугаар 77 тэг 4 50 50 77 тэг 4 50 50 гэсэн дугаарлаа холбогдорой. Тэгээ нөө одоо настай аав ээжтэй хүмүүс бол тийм аваад өгөхөд бас хэрэгтэй юм шиг санагдаж байна. Ялангуяа тамирчид бас байна тий. Үеийн хүчээр гэмтээж исэн тохиолдол. Манай аа бас нөгөө хөл жоохон муутай. Тэгээд нөгөө Солонгост надмаг сурч хахад ирээд тэг нөгөө битүү шаттай штэ. Тэргээр дээшээ доош өсгөхөд л нэлээд хэцүү байсан штэ. Тэгээд иймэрхүү бас авч хэрглэж ивэл зүгээр юм болоо даа л гэж бодсон. За сошиал хаяг Noble Mongolia гэдэг харахаараа тэрхнээ баярлалаа хамтран ажилласан үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөдөлгөөний эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй идэвхтэй амьдр NBL Глюкозамин хондратын сульфат байлаа. Баярлалаа. За баярлалаа үргэлжлүүлэн мэдээллийг хүргэе. За өнөөдөр та бүхэндээ Backstreet Boys хамтлагийн 2 гишүүний мэдээллийг хүргэхээр бэлдсэн. За ингээд Кевин хамтлагийн бүрэлдэхүүнд орж ирсэн. Эндээ бүрэн зохицоод төгс хамтлаг байгуулахын тулд өөрийнхөө үеэл болох Брайныг дуудаж ингэж авчирсан байгаа юм л да. Тэгэхээр нэг хамтлагт 2 ах トゥ 2 байдаг гэсэн. За Брайан ч гэсэн дуудлагыг нь маш дуртаагаар хүлээж авч хамтлагт илснээр Backstreet Boys хамтлаг ингээ гол 5 гишүүн нь бүрдсэн байдаг. За 99 оны 11 сард тэрээр People Magazine сэтгүүлийн хамгийн тачаангүй pop одоор шалгарч ирсэн юм биш үү? За хамтлагч гэсэндээ рекордстай 60 сая долларын гэрээ байгуулсан буюу амжилт нь араа араасаа ингээд ирж байгаа юм л та. За гэтэл Кевин болохоор
Ричардсон болохоор 2006 онд хамтлагаасаа гармаар байгаа хэлсэн. Би одоо ингээм хамтлагаа гарна гэд. Яг энэ гарах шийдвэр нь болохоор пенүүдэд нь гинтийн тэгээд сэтгэл хөдлөлтөд үйл явдал болж ирсэн. Ер нь бол бүгд л сэтгэл санаагаар унжижсэн гэж хэлж болно. Энэ шийдвэр нь маргаан дагуулж ирсэн. Юу болсон юм бэ гэдэг бас хүмүүс бас дотор нь юу болсон мэдэхгүй байсан учраас. За өөрөө тайлбар хийхдээ болохоор дотроо маргалцсан гэх тийм асуудал болоогүй. Хувийн амьдрал, хувь хүний өсөлт, өөрийн хүсэл сонирхолтой одоо суурилсан юм шийдвэр гаргасан гэдэг ч. Яагаад гэдгсэн чинь би гэр бүлдээ илүү их цаг зарцуулмаар байна гэж хэлсэн. Тухайн үед нөө их нэртэйгээ 6 жил хамт амьдарсан байсан. Хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаад 2007 онд хүн төрсэн байдаг. Том нь ингээд хувийн уран бүтээл буюу жүжигчний карьераа хөөхөр шийдсэн байдаг. Яагаад тэгэхээр нөө театр сонирхолтой жүжигчин болохоор шийдэжсэн учраас театр кинонд хүч үзхийг бас хүсэж исэн байт юм лээ. Ингээд мюзикл Чикагод болохоор нэлээд олон дүр бүтээсэн. Жүжигчний хувьд бол өөрийнхөө сориод авсан байдаг. За ингээд амралт хэрэгтэй байсан. Хамгийн гол нь 13 жилийн турш тарсалтгүй аялан тоглолт бичлэг хийсний дараа Кевин амьсгаа авах шаардлагатай байгаагаа бас дурсан байдаг. Би ядраад байна. Жохон амралт хэрэгтэй гэдэг. За тэгээд тухайн үед нь хамтлагийн зүгээс ямар мэдээлэл хийжсэн гэхээр Backstreet Boys хамтлагийн гишүүд хүнийг дэмцэн мэдээлэл гаргачихсан. Кевиний гаргасан шийдвэрийг бид хүндэтгэж байна. Тэр бидний хувьд бол үргэлж ах шиг гэр бүлэн гишүү хിവэрэ байх болно гэж хэлжсэн байдаг. За ингээд дараа нь болохоор эргэн ирэлтийг болохоор 2012 оны 4 сард ирсэн. Тэгээд хамтлагтайгаа аль биесээр эргэн нэгдсэн байдаг. Ингээд хамтлагийнхаа In I World Like This 2013 оны цомогт нь оролцоод дэлхийн аялан тоглолтод тогтмол оролцож ирсэн байдаг. Тэгээд эргэн ирэлтүүд нь бол одоо пенүүдэд маш том биелэг болж чадсан байдаг. За Ричардсон болохоор Versace-гийн загвар өмсгөж хийжсэн. Тэгээ мөн Vogue сэтгүүлийн загвар өмсгч байсан. Tag Heuer бренди бас илч төлөөлөгч буюу загвар өмсдөг юм билээ. За хувийн амьдралаас нь дурдвал Ричардсон 2000 оноос хойш жүжигчин гэрэл зурагчин загвар өмсгч Кристин К. Виллетстэй гэрэлсэн. За хосууд 1992 оны 6 сар Disney World-д хамт ажиллаж байхдаа танилцсан юм билээ. Тэгээ жүжигт ингээ хамтран тоглож исэн гэсэн. Ингээд 7-8 жил үерхэж чагаад хэсэг ингээ салаад 96 оны сүүлээр салж агаад тэгээ байж агаад бас ахаад уулцсан юм билээ. За тэгээд ер нь л энэ хүнийг алдаж болохгүй юм байна да гэж шидэд амралтын өдөр болохоор би чамд хайртай гэж яг хамгийн анхудаа хэлжсэн тэр газартаа гэрлэх санал тавьсан. За ингээд сүү тавьсан тухай 2000 оны 2 сарын 15-нд NTV телевизээр зарласан байдаг. Хосууд 6 сарын 17-нд конференц хоёрт бас гэрэлсэн байдаг юм байна. Тэд хоёр хосуудын хувьд бол 2 хүүтэй. Кевин гэр бүлтэй маш их ач холбогдол өгдөг, фэнүүдэйгээ хуваалцдаг, Instagram хуудасаараа дамжуулаад гэр бүлийнхээ аз жаргалтай мөчүүдийг бол зургийг ингээд хаяа оруулдаг юм билэ. Гэхдээ гэр бүлийнхээ одоо амьдралыг аль болох хэвлэлээс хол байлгахыг хичээдэг буюу намжим амьдралыг бол боддог. Ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт ч юм уу асуудал гэдэг юм хэл амд огт оролцож байгаагүй юм юм. Одоо нэг харт тамхи гэдэг ч юм уу те арих ч юм уу юу ч байхгүй. Нэр цэвэр гэсэн. За өнөөдөр бол нэр цэвэр хоёр л гишүүний танилцуулж ийн гэсэн үг те. За дараагийнх нь болохоор Howard Draw гэж. За Howard Dwight Draw болохоор 1973 оны 8 сарын 22-нд төрсэн. Одоо 51 настай Backstreet Boys хамтлагийн гишүүн байна. За Draw-гийн хувьд болохоор Флоридагийн Орландо хотод төрсэн. Тэгээд 80 онд болохоор Латин багт наадмын дууны дасгалжуулагчаар дамжуулаад өөрийнхөө хамгийн сайн найз болох хамтлагийнх нь гишүүн, сайн амд ээжтэй танилцж байт юм билээ. Тэгэхээр их танилцсан гэсэн. За ээж нь болохоор ээж Паула нь болохоор сургуулийн ажилтан, харин аав Порто Рикон болохоор офицер, цэргийн армийн цэрэг байсан, үйл хөдлөхөөрөнгийн хөгжүүлэгч, банкны хамгаалалт ажилтан гэдэг байсан маа. За тэгээ 5 хүүхдийн хамгийн бага нь буюу манай хоёул айлын багууд гэсэн үг. За эгч нь бас дуучин юм билээ. Өөр нэг эгч нь Каролин болохоор 1998 оны 9 сарын 12-нд нөгөө чоноо өрөөс байдаг шүү дээ. Чоноо өрөөс хүндрээд нас урцсан юм билээ. За ховгийн хувьд болохоор бага наснаасаа л эхлэн дуулж бүжиглэх, жүжиглэх авьяасаа хөгжүүлж бол ихсэн байдаг. Бас л хоббитэй мөгтэйсэн. Ингээд сүмийн найрал дунд дуулж исэн, сургуулийнхаа жүжигт оролцож исэн, бүжгийн хичээлд бол хамрагддаг юм мөгтэйсэн. За тэгээд бага наснд нь бас дээрлэхэлт айгүй хэрдэг байсан гинэ. Яасан гэхээр багтаа маш ичимхий, зөөлөн юм дотгошоогоо хөгжүүлсэн. Нэг тийм олон юм яриад байдаггүй. За тэгээд гадаад төрөх нөгөө арьсны өнгө буюу Латин Америк болон Ирланд гаралтай холимог юм одоо учраас ирлиз учраас тухайд Америкийн нэгдсэн улсын зарим одоо тийм орчимд болохоор нэг тийм өөр төрөл хүн шиг санагддаг байсан юм байна л да. Тийм учраас хүүхдүүд одоо сургууль орчимд нь хүүхдүүд агай их дээрлэгдэг, тэг өөр гэж үздэг байсан, шоолдог байсан юм билээ. За тэгээ нэрээ Ховард гэдэг байсныг нь ангийнх нь болохоор Howard the Duck гэж очилдог байсан буюу нугас гэж дууддаг байсан юм билээ. Тэгээ энэ нь бол одоо бага насныхан дарамт ч гэсэндээ сүлд ярихад сэтгэл санаагаар их хүндэг байсан гэж ярьдаг. Яг нь нугас гэдэг байсан юм л да. Тийм царай маань төстэй гэсэн. Тас өөр мөр гэлд шоолж байгаа хэлбэр юм шиг байна. За тэгээд сүүлд энэ талаар ярихдаа болохоор багтаа би хэнийг ч гомдохыг хүсдэггүй байсан. Маш эмзэг, уян зөөлөг хүүхдээсэн. Хүмүүс надад илдүү хооч өгдөг тий. Намайг шоолж байсан ч гэсэндээ би ер нь ууралдагчгүй, уйлж чаддаггүй, ер нь дотгошоогоо л хомчдөг. Тийм хүүхдээсэн гэж
ярьж байгаа. Ингээд 1992 онд болохоор продюсер Love болохоор Perlman шинэ boy band нөгөө бүрдүүлэнгээ хайжсэн шүү дээ. Ингээ Орлондод нууц сонгоо шалгаруулалт зарласан байдаг. За хав энэ тухай мэдээд оролцохоор шийдсэн байдаг. Тэгээд шалгуулсан чинь дуу хоолой дээрээс нь бүжгийн ур чадвар маш сайн. Тэгээд жүжиглэл дээр гайхахтаад шалгуулалтанд одоо шууд тэнцсэн буюу ингээ дөрөвдөг гишүүн болоод орчиж байгаа. За ингээд Кэм Ричардсон дараа нь нэгдээд өөрийн үеэл Брайаныг дуудснаар ингээд хамтлаг 5 гишүүнтэй болсон байдаг. За хавгийн дуу хоолойг юу гэдэг ингээд гисэн чинь дуучдаас хамгийн тенор, хамгийн өндөр тунгалаг дуу хоолойтой гэдгээр ялгардаг юм байна. Гол дуу нөгөө хоолойны уянгалаг хэсэг, дэмжих вокал хэсэг дээр анхаардаг. Тэгээд олон гол дууны вокалыг бас хийсэн буюу дандаа ингэ дэмжиж өргөж гарч ирдэг дуучин юм лээ. Нэг сонирхолтой баримт байсан юм гэхээр хавг анхлан шалгаруулалт үеэр Тони гэж андуурч дуудаж ирсэн үе байдаг гинэ. Яасан ингэ гэсэн чинь нөө шалгаруулалт үе өөр нэг оролцогч нь болохоор Тони Доноти гэдэг юм хүн байсан. Тэгэд нэрс нь андуурагдаад игээтэл өөр хооронд нь орж ирчихгүй юм билээ. За хавын амьдралаас нь дурдвал 1998 оны 9 сард Рогийн одоо нэг ихчин Каролин чоноо өрөвсөөр нас барсан гэлжсэн тий. Тэгээд нас барсноос нь хойш болохоор хавь болохоор энэ чоноо өрөвсийн судалгаанд зориулж мөнгө цуглуулахад туслах зорилгоор түүний нэр дээр нь зориулаад ихчийн одоо нэг тийм бүний байгууллагыг санг байгуулсан юм байлээ. Тэгээд тав тусандаа зориулаад концерт, дуудлага, худалдаа, аялал гэх зэрэг буйны олон арга хэмжээ зохион байгуулад яг чоноо өрөвсөөр өвдөж байгаа хүмүүс зориулдаг юм байлээ. За харилцаа гэхээр романтик харилцааны талаараа бас их нууцалдаг. Яагаад гэдгсэн чинь Entertainment Tonight гэдэг сэтгүүл бичснээр ахлах сургуулийн сүүлийн жилдээ хамтран дуулдаг байсан дуучин Jenniferтэй болцож исэн юм байна. Хамт дуулдаг байсан юм байна л та. Тэгээ болцож исэн. Тэгээ өөрөө татгаш айгүй ичимхэн хүн шүү дээ. Арайг сэтгэл хэлчлэл бүтээл ингээд болцож исэн ч гэсэндээ 1994 онд уран бүтээлийн одоо зайшгүй салах ёстой байсан учраас салаад тэгээд үнэхээр их хайртай буюу анхных нь хайр юм шиг байна. Сэтгэл зүрх ингээд шархлаад ингээд үлдсэн. За ингээд 95 онд Европоор аялан тоглолт хийж байхдаа Сабина гэх эмэгтэйтэй маш богино хугацаанд болцож исэн. Дараа нь Claudia хэмээх Канадын загвармсгчтай болцож исэн байдаг юм байна. Ингээ 2000 оны 12 сарын 6-нд тэр үед Backstreet Boys хамтлагийн албан ёсны веб сайтыг хариуцдаг байсан. Дотоод медиа мэргэжилтэн байсан Warner Bros болон DreamWorks киноны гүйцэтгэх продюсер Lee Ann гэдэг бүсгүйтэй уулзсан маа. Ингээд Хови Ли хоёр 6 жил болцсон. Тэгээ 2006 онд болохоор шинжлэр гэр бүлийнхнийхээ өмнө одоо ингээд бөөндөө цугларсан байхдаа он гарах юм гэрлэх санал тавьсан юм билээ. За ингээд жилийн дараа буюу 2007 оны 12 сарын 8-нд Орландо дахь Гигийн Джеймс сүмд уламжлалт католик яснаар ёслоор одоо гэрэлсэн баптизм үрцсэн байт юм байна. Хосууд бас 2 хүүтэй эхнэртэй байгаль дээлтэй цүнхний анхны цуврал болох Эсла хэмээх тансаг зэрэглэлийн компанийг одоо гаргахад нь бас туссан мэлээ. Тэгэхээр эхнэр нь бол ийм тансаг зэрэглэлийн байгаль дээлтэй цүнх гаргадаг юм бос байдаг. За хов хэлэхдээ болохоор хамтлагийн зуучлагч, тайвшруулагч гэдэг гишүүн гэж шүү. Тэгээд ээжигийн тэр хурц зан чанараа за нийтийн залуу насны тэр одоо жоохон омглон зан авер тийм ээ Кевины хэд бодлогошингүй байдал, Брайаны сэтгэл хөдлөлтэй байдал зэргийг эвтэйхэн зохицуулж барьдаг буюу байх ёстой төвшөнд нь барьж чаддаг зохицуулагч нь. Ийм хүн ер нь хэрэгтэй. Хаач хэрэгтэй. Бүх хүмүүс ингэ зохицуулт юм л да. За чи яасан өнөөдөр яах юм? Учаар ихтрээд байгаа юм шиг үү гэж юм. Ийм хүнтэй уухад бол алдсахгүй гэж байгаа шүү дээ. Ингээл дарддаг юм байна л да. Хамлаг дотроо түүнийг болохоор ихтгэл хүлээлгэгч, зөөлөн удирдагч гэж хэлдэг юм байна. За ингээр хамгийн асуудал багтай, хамгийн намжим, хамгийн гэр бүлсэх хоёр гишүүн. Одоо тэгээд хил амтай хоёр нь үлдсэн үгүй юу? Ганц л үлдсэн. Ганц л үлдсэн үү тий? Кевин гэн одоо энэ хамгийн захтан байгаа нөө жижигхэн ийм шар хүстэй нь үлдсэн. Оо за. Тийм. Маргааш нэг хүн танилцуулаад дуусна гэсэн. Дөрвөн хүн танилцуулж. Би ч таны баасан гараг хүртэл гэхээр бас нэг хүн төгсгөлт нь аами би байсан шүү дээ. Би байсан. Шалгуугаад явчихсан. За дэмжин ажлыг танилцуулаад өргөжлөлээ. Нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар Best Boden үндэсний үйлдвэрлэгч Best Boden компаниас зүүн бүсийн хэрэглэгч нартай зориулан баян зүрх салбарт агуулга худалдаа зохион байгуулж байгаа юм байна шүү. Та эднийхээс ухаалаг буйдан, электрон бараа, тавилга болон бүх төрлийн зөөлөн эдлийг нэг дороос олон төрлийн сонголтоор худалдан авах боломжтой. За хамгийн гоё нь өдөр бүр 21 цаг хүртэл ажилладаг юм байна. Хойлонд нь өстэй хэрэгтэй гэдэг шүү дээ. 21 цаг тийч ажилладаг л. Яг нэг нь ээлжлээд гарчиж болох хөл үү те. За та налах болон багнуур дүрэгт амьдардаг байсан ч хүргэлт үнэгүй. За Best Boden Your Home Your Zone холбогдсон дугаар 77 77 60 60 77 77 60 60 гэсэн дуурлал болоорой. Баярлалаа дэмжиж авсан Best Boden байлаа. За амтаас өсгөртэй баярлалаа. За тэгээ түрүү ам их чи маань таасан ханжуу гэг буюу одоо нэг сувдан гэг гэж орчуулагдсан байсан баг тий. За энэ бол ингээд киноны жүжигчин Жавигийн тухай танилцуулахаар бэлдсэн байгаа. 1976 оны 3 сард төрсэн. Энэ жил 49 настай юм жүжигчин бахны. Гэтэ ер нь бол 50 дөгч байгаа гэхэд их залуухан
ийм харагддаг жүжигч юм байна. За эхлээ урлагийн гараагаас нэхлээ танилцуулъя. За жүжигчин өсгөө бага бахта өөрийгөө алдартан болно гэж юусо боддгоо байсан гинэ. Жүжигчин хүн бол ер нь хөөрхөн байх ёстой. Харин би бол маш энгийн эмэгтэй штэ гэж хэлж ирсэн юм байна. Нэг ярилцлагынхаа үеэр. За тэгээ Жавэ Бээжингийн кино актамд суралцж байхаас эхлээд кино төслүүдэд идэвхтэй оролцож эхэлсэн. Тэгээд Тайваны телевизийн олон ангид кино болох Хванжугийг гол дүр бүтээснээр маш одоо тэг олон улсууд бол алдартай болсон. За кино 1998 онд цацагдаж хэмжээшгүй амжилтыг олсноор 2003 оны хүртэл нийт 3 бүлэг цацагдсан. За уг кинонд тоглосон ихэнх жүжигчид тухайн үед шинэ жүжигчид байсан юм лээ. Хүмүүс танигдаагүй жүжигчид байсан боловч Хванжугийг кино маань одоо хит болсноор бүгд алдартай жүжигчид болж чадсан. За тэг Хванжугийг драмад дүр бүтээх жүжигчин бүсгүй үед амаргүй байсан гинэ. Яа тэгэхээр өөрийнх нь зан чанар их дотогшоогоо дуугүй төрлийн хүн. Тэгэхээр нөгөө бүтээх гэж байгаа дүр нь өөрөө их сэргэлэн, цовоо их яриасаг бүсгүй байгаад. Тэгэхээр өөрийн зан чанараасаа шал өөр хүнд хувирна гэдэг бол мэдээж амаргүй байсан. Тэгээ ер нь романтик төрлийн бүтээл сайн дүр бүтээж чаддаг ч гэсэндээ яг бодит амьдрал дээр бол өөрөө жоохон иршүүд юм байна. Нэг эмгтээлээ, юм найл гэсэн хүн биш. Ер нь жоохон иршүүд нэг ингээм татлаа юу гэдэг лээ шуудах ингээд шулхан яриавчдаг ийм төрлийн хүн юм байна. За тэгээ жүжигчин бүсгүй Хванжугийг киноны дүрээр хятадын Алтан бүргэд шагналыг хүртэж байсан удаатай. За тэгээд Хванжугийн кино Жавэд хятад гэлтгүү олон улсуудаас алдартай болох боломжийг нь олгосон юм бүтээл юм байна. Ер нь жүжигчин нэг сайн бүтээл болоод авчихад тэгээд дараагийнхын зам тийм шүү дээ. Зурааж яадаг юм шиг шүү дээ. Гой кино тоглож жүжигчин болох юм шүү. Энэ битүүрт олдох байх та. Яага болохгүй. Би нэг юм хөрхөн ядуу охин. Гэхдээ нэг ингээл яг өөртөө тохирсон дөрөв олоод авчвал тэгэл жүжигчин болчих واخгүй. Тийм шиг байна те. За тэгээ 2004 онд Forbes сэтгүүлээс гаргаж ирсэн. За хятадын хамгийн алдартай одоо одуудын жагсаалтыг 3 дугаар байранд орж ирсэн. Тэгээд 2015 оны хүртэл энэ жагсаалтын эхний байруудад бол орж исэн юм билээ. Тэгэхээр нэлээд удаан нэр төрө хадгалж үлдэж чадсан гэсэн. Ийм хүн ер нь жоохон ховор штэ. Алдартай болоо гэхэд хэсэг нэг гарч ирчээл тэгэл алгуулцдаг ч тийм. Тэгэхээр жүжигчин маань одоо 1998 онд Хванжугийг тоглосноос хойш 2015 оны хүртэл хамгийн одоо нэр хүндтэй алдартай жагсаалтын дээгүүр байрт удаан хадгалагдаж үлдсэн гэсэн. Замун жүжигчин Жавэ маш сайн дуулдаг, карьерийнхаа их үед хараацаа хэмээх цомгоо гаргаж ирсэн. За түүнчлэн кино найруулагчаар ч гэсэн ажиллаж исэн юм туршлагатай байлээ. За дараагийн баримтанд дуйлан шуугантай гэрэлтийн тухай танилцуулъя. За жүжигчин бүсгүй алдартай болсныхаа хэрээр нэлээд баяжсан гинэ. Мөнгөтэй болсон, олон журамтай тоосон, тэгээ найруулагчаар ажиллаад ч тэр за тэгээ дуулаад CD цомгоосоо ч гэсэн маш хэмжээний мөнгө олсон. За тэгээд энэ мөнгнүүдээ өөрөө хариуцахгүй ахтаа хариуцуулж өгсөн. Тэгээд ах нь хөрөнгийг нь хариуцж байхдаа яг нөгөө хувьцаач гэдэг юм уу тодорхой хэмжээнд ингээд хувьцаанд хөрөнгө оруулалт хийсэн юм байна л да. Тэгсэн чинь сүүлдээ ер нь жоохон бүтэхгүй байна гэж бодсон юм. 2006 онд хувьцаагаа цэгцэлсэн юм байна. Тэгсэн чинь яг нөгөө автомат хувьцаа нь зарсны дараа гэсэн үг шүү дээ. Дараа жил нь 5 дахин ингээд нэмэгдээд уг нь өөр одоо баян дээр бүр их баяжих боломжийг алдсан. За тэгээ үүний дараа жүжигчин Жавэ 2008 онд 32 настай хятадын бизнесмен Хван Юлан зөвхөн бизнесмен залуутай танилцсан юм байна. Тэгээд үргэж эхэллээд удаагүй байхдаа шууд гэр бүл болж байгаа зарлцсан. 2008 онд танилцаад 2008 онд гэрэлцсэн гэсэн үг. За. Тэгээд жүжигчин бүсгүй нөхрийнхээ ачаар их зөв хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлсэн. Яа тэгэхээр нөхөр нь өөрөө бизнесийн салбарын хүн байгаа шүү. Ахтайгаа хамт нийлээд хөрөнгө оруулалт хийх гэсэн бүтлгүүтэй байдаг шүү. Тэгээд нөхрийнхөө тусламжийг аваад зөв хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө хэд дахин хариуцуулж ингэж баяжиж хөрөнгөж чадсан гэсэн үг. Тэд гэрэлснээсээ хойш 2 жилийн дараа охинтой болсон. За охин нь бол одоо ингээд энэ жил 15 настай байл. 2010 онд мэндэлсэн. За тэгээд хосууд Jack Ma-гийн Alibaba Pictures компани хувьцааг худалдаж авч эд хөрөнгөө хэмжээгээр нэмж чадсан. За ингээд Францад усан үзмийн талбайтай, Сингапурд үл хөдлөх хөрөнгөтэй, баян дээрээ улам их баяжсан. Тэгээд Францад усан үзмийн талбайтай болж исэн анхны алдартан гэх юм бол алдарт саксон мөнгөний тавьрчин Яо Мин. Анхны хүн юм байна. Тэгээд дараачих нь өнөөдөр танилцуулж байгаа энэ Жавэ жүжигчин болсон гэсэн үг. Тэгээд ер нь жүжигчин бүсгүй танил талаа ашиглаад за нөхөртөөгөө хамт их зөв хөрөнгө оруулалтуудыг хийж эхэлсэн. Тэгээд хөрөнгөө бол хэд дахин үржүүлж чадсан юм байлээ. Тэгээд жүжигчин бүсгүй кино урлаг, соёл урлаг, entertainment, IT, үйл хөдлөх хөрөнгө мэтчлэн маш олон салбарт хөрөнгө оруулсан буюу жүжигчин гэхээсээ илүүтэйгээр юм бизнесмен болоод хөрөнгө оруулагч, бизнесмен гэхээс бас хөрөнгө оруулагч гэвэл илүү тодорхой үг болох юм байна тий. Хөрөнгө оруулагч болж хувирсан. Тэгээ 2016 оноос хойш ер нь баячуудын жагсаалтын нэлээд дээгүүр байранд ороод ирсэн юм бэл. За тэгээд 2017 оны 11 сард үнд цаасны зах зээлд 5 жил оролцох боломжгүй 20 авсан. Тэгээд шалтгаан гэх юм бол энэ төрлийн бизнест улхаа хэрглэж ирсэн гинэ.
Тэгээ булгааг нь хаагаад үзсэн чинь нилээ их юм гарч ирж илээ. Тэгээ энэ чинь нөгөө хятадтай хүртэл мэдээллүүдийг ингээ хориглоод хаацсан байгаа учраас би эндээс орчуулад мэдээлэл олж ирнэ гэдэг бас судлаад байгаа л та. Тэгээ яг нөгөө өмнөх их сурвалжуудыг нь харах юм бол хэд маш олон газруудад ингээ хөрөнгө оруулалт хийсэн. Тэгээ зарим хөрөнгө оруулалтаа цаашаа мэддэгдээгүй байна л да. Чудаа татварч гэдэг маш олон юмнууд бас гарч ирэх ёстой шүү дээ. Тэгсэн тэр дунд нь айгүй сонирхолтой зүйл нь Монголын уул уурхад бас хөрөнгө оруулалт хийсэн гэж гарч ирж байна. Монголд хэд удаа ирсэн баг шүү нөхөртөөгөө. Тэгээ ирээд тэр хөдөөгөр яваад исэн гот тэр уул уурхаар л ээж тий. Тийм уул уурхаар хөрөнгө оруулалт гэсэн юм мэдээлэл үлээ. Гэтэ яг би юм баттай бүр юм олж чадсангүй л дээ. Яг тэгэхээр нөгөө мэдээллүүд нь Солонгос хэл дээрээс ч гэсэн их ховор болцсон байна. 2023 оны үед би бас энэ мэдээллүүдийг ингэж хайж орчуулж хахад бол арцсангуу гайгүй олдчихсан бол өнөөдөр ингээд нэрийг нь бичээд хайхад бол бүр багассан билээ мэдээлэл нь. За тэгээд тухайн жүжигчин бүсгүй болон одоо түүний нөхрийг Alibaba-гийн Jack Ma-тай их дотн найзуудаа гэж ярьдаг байсан бол яг энэ одоо хэрэгтэй хөвгт оролцолцсныхан дараа Jack Ma ер нь харилцаагаа тэгслээд би над хоёртой чинь тийм дотн харилцаа дэвшиг бараг танихгүй ч сайн мэдгүй гэсэн ийм тайлбарыг өгсөн юм байлээ. За дараагийн баримт нь иргэншлээ солиулсан гэсэн ийм шууган тус хүртэж байсан. За жүжигчин бүсгүй нөхөр Сингапурын иргэншилтэй ер нь бол Сингапурын ийм алдартай бизнесмен юм билээ. Тэгээ Жави нөхөр хүүхэдтэйгээ Сингапурт амьдарч эхэлсэн. Тэгээд хүмүүс түүнийг Сингапурын иргэншилтэй болсон гэж ярих болсон. Тэгээд үүний улмаас жүжигчин бүсгүй сошиал хаягт маш олон хүмүүс сөрөсдөглөж шүүмжлэх болсон юм билээ. Чи одоо тэ турсанд gaaj гэдэг юм ингээд маш их шүүмжлэх болсон. Тэгээд сүүлдээ Жави өөрийнхөө гадаад паспортны зургийг оруулаад би хятадын иргэншилтэй хിവэрэ байгаа гэдгээ батлан харуулсан. Тэгээд тэрнийхэн дараалал хүмүүс итгэсэн. Тэрнээс өмнө л ерөөсөө итгэхгүй хിവэрэл байсан байл л та. Тэгээд мөн жүжигчин бүсгийн сошиал хаяг дээр нэг интернет хэрэглэгч сайн уу Сингапур улсын иргэн гэдэг юм ёжлсан маягаар сэтгэл үлдээсэн. За энд нь Жави тим бишээ буюу би Сингапур улсын иргэншилтэй хүн бишээ. Би иргэншлээ солиулаагүй гэсэн юм тайлбар өгч ирсэн. За ер нь хятад жүжигчид олон улсын тавцанд те одоо кино урлагт ингээд орой гэх юм бол хятадын паспорттой байхаар визний асуудал гард юм байна л та. Тэгэхээр ер нь явцдаа өөр улс руу ингээд визээ одоо иргэншлээ солиулах тохиолдлууд маш их гардаг. Энэ дээр хятадууд их шүүмжлэлттэй ханддаг. Яагаад ингээд иргэншлээ солиулж байгаа юм бэ? Та нар мөнгө хөөж ийн ч гэдэг юм уу тийм байдлаар шүүмжилдэг юм бэл. За хоёлаа хамтраалчаа танилцуулаад дараагийн мэдээлэл хүргэе. За нэвтрүүлгийн хамтрaalчдын ажлагчаар Японы чанарын Такатагаас хурд уж шатгуун зарцуулалтын төгс шийдэл NGK сэвчийг танилцуулъя. Ирэмжлэлийн туршлагатай Японы NGK сэвчийг 2008 оноос эхлэн Таката Япон сэлбэн дэлгүүр нь аль биесны эрхтэйгээр нийлүүлж байгаа. Эднийх бас хүргэлттэй, сервистэй байдаг. За Японд үйлдвэрлэгдсэн удаан эдлэгээтэй Япон автомашин зориулагдсан NGK сэвчийг автомашиндаа тавьснаар 120 мянган км буюу 6-8 жил удаан одоо эдлэх хэрэглэх боломжтой байна. За тэгээ автомашиндаа яг тохирсон очлуурыг тавьснаар шатгуун зарцуулалтыг 0.3-аас 5 литр хэмндэг. За NGK сэвчээ дээд зэрэглэлийн нектаршалтай керамик шавраар хийгдсэн байдаг гинэ. Тийм учраас 500-аас 800 Цельсийн өндөр температурт тэсвэртэй ажиллах чадвартай байдаг юм байна. За автомашины хурд хүч нэмэгдэн асалтанд хүргэсэн. За NGK сэвчийг дэлхийн зах зээлийн 50%-ийг Японы зах зээлийн 75%-ийг бүр дангаар ажилладаг байгаа. OEM буюу Япон чанарын автомашины үйлдвэрлэлд анх үйлдвэрээс нь хийждэг сэвчээний стандартыг хангасан Toyota-гийн 3 машин дотор 2 нь үйлдвэрээс гарахдаа NGK сэвчийг суйрлуулсан байдаг. Тэгээ ойролцоогоор 1 жилд бол 1 тэрбум 200 сая ширхгийг очлоор үйлдвэрлэдэг байна. Зах зээлийн дийлэн хувь эзэлсэн юм тийм. За хаяг барьчлалын хувьд Улаанбаатар хотод 6 хаяг барьчлалаа. Хан уулын Им-артын B1 давхурт, Сансрын Им-артын 6 давхурт, Ардор хорлын Им-артын B1 давхурт, ТБД андууд, замын урд Panasonic-тэй байрны 1 давхурт, Баян бүрдээс тасган өгсөх зам дагуу M2 тугаг станц дотор бас байрлаж байгаа. За мөн 1-р хороолол арын зам дагуу Отхон жолоо сургуульд авто сургуультай залгаа Таката Япон сэлбэг гэж байрлаж байгаа. За энэ сүүлийнх нь хаяг дээр би тэд бас очиж бичлэгэнд орчихсон шүү дээ тий. За утасны дугаар нь 72 72 11 11 72 72 11 11 гэсэн дугаар нь сошиал хаягийн Takata Japan Auto Parts гэдэг хагаад гараад ирнэ. За хотын хаач хүргэлжтэй байдаг энийг сервистэй ахна. Баярлалаа хамтран ажилласан Япон чанарыг Takatagаас хурд хүч шатгуун зарцуулалтын төгс шийдэл NGK сэвч байлаа. Баярлалаа. За ингээд Хонжугийг уран бүтээл тоглосон жүжигчин Жавигийн тухай өөрчлөлтөнд танилцуулъя. За жүжигчин бүсгүй бүх мэдээллийг устдаж эхэлсэн. 2021 онд Жави жүжигчний тухай бүх мэдээлэл хятадын портал сайтуудаас устдаж эхэлсэн. Гэтэ энэс өмнө ч гэж яригддаг юм лээ. За тэгээд яг ямар шалтгааны улмаас устдаж эхэлсэн талаар тайлбар байхгүй. Ингээд хаахаар нэр ус нь гарч ирэхгүй ч юм уу. За нэр ус нь гараад ингээд хайлт нь хийгдлээ гэхэд тухайн хүнтэй холбоотой одоо тоглосон уран бүтээл, амьдралынхын түүх гэл ингээд бүх юм гарч ирдэг ш. Тийм минут нь юусаг алгуулад эхэлсэн. За гэхдээ зөвхөн одоо мэдээлэл нь ч гэлтгүү те түүний тоглосон кинонуудын талаарх мэдээлэл, зураг, бичлэг бүгд устдаад за ганц
ганц хоёрхан кино л үзэх боломжтойгоор үлдсэн байдаг. За тэгээ хүмүүс тухайн үед үн цаасны зах зээлд оролцох боломжгүй нөх хориг авсан шүү дээ. Үүнтэй холбоотойгоор гэж таамаг бол тавьж ирсэн. Үүнд тайлбар байхгүйс учраас. За ингээ нэг хэсэг түүний талаар ямар ч мэдээлэл гарахгүй тэгээ бүгд түүнд санаа зовж эхэлсэн. Яана амьд байгаа юм болов. Яагаад ингэ сургуу алхуулчих вэ гэд. За тэгээд зарим нэг юм шар мэдээлүүд гарч ирсэн. Францад нөгөө эдлэн газартай гэж хэлчихсэн шүү дээ. Тийшээгээ зугтцсан байгаа гэсэн ийм мэдээлэл бас тухайн үед гарч ирсэн байна. За гэвч удалгүй өөрийн сошиал хаягтаа за би ямар нэгэн асуудалгүй эцэгхийн гэрт ингээд зүгээр байгаа шүү гэсэн ийм постыг оруулсан. Тэгээд фэнүүдэн ч гэсэн зүгээр байгаа юм байна гэд баярлж исэн боловч энэ постоо ч гэсэндээ нэгэн цагийн дараа дахин устгацсан юм байна. Наач ямар. Тэгэхээр одоо нэг юм хайлтал мэдээлэл оруулаад ингээд шууд устгаа авчиж байгаа юм л да. За мөн түүнтэй дотн нөхрөлдөг байсан хүмүүс буюу одоо алдарт нь найзууд ихтэй шүү дээ. Тэд нар хүртэл өмнө нь авахулж исэн зураг хөрөг юу байдгийг сошиалд оруулж исэн одоо Java-гийн тухай оруулж исэн постуудаа бүгднийг чимээг ингээд устгацсан байна. За гэхдээ 2024 оны 2 сараас түүний зарим бүтээлүүд үзэх боломжтойгоор сэргээгдэж эхэлсэн. За гэсэн эдгийч бүгд бол биш. Яг зарим нэг уран бүтээлүүд л юм байна л да. Тэгээд дуунууд нь одоо ч гэсэндээ сонсох боломжгүй хэвээр үлдсэн байгаа. Тэгэхээр бүрэн сэргээгдээгүй. Тэгээд одоо нэг хугацаа шаарддаг юм уу да. Тэгээд яг юунес болоод энэ хүнд ингэж хатуу хандаад байгаа гэдг нь тэр хөрөнгө оруулалтын тэр олон асуудлуудтай л холбоотой тайлбарлагдаад байгаа юм лээ. За яг нэмэлт модал бол жишээлгээд ер нь хятадд алдартнуудтай холбоотой татвараас зайлсхийх, тийм биеэ үнэлэх хэрэг гарч байгаатай холбогдуулан алдартнуудад зориулсан юм олон төрлийн хориг тавьж эхэлсэн юм билээ. Нэлийн дээр үс эхлээд жишээлбэл одоо ингээд алдартан шалгаруулах юм тэмцээн шоу нэвтрүүлэг байсан байна л да. Тэр шоу нэвтрүүлэг дээр таалагдж байгаа энэ одоо 90 он алдартан болох боломжтой залуудаа саналаа өгтөө та ингээд нэг сүүний тагийг ингээд хэр их хэмжээгээр цуглуулснараа ингээд саналаа өгөх боломжтой гэж ярьж ирсэн гинэ. Тэгээд зарлалт одоо тухайн телевизээс ингээд зарлангууд хүмүүс тэр сүүг нь уухгүйгээр тагийг нь аваал ингээд сүүг нь асгаадсэн гинэ. Тэгээд тэр бичлэг нь яг тухайн үедээ хятадын телевизээр гараад энэ одоо юу болж байгаа юм бэ те. Яг ирээдүйн алдартныг шалгаруулж болно. Гэхдээ бид нар ингэж хандж болохгүй шүү дээ гэдэг. Ийм байдлаар хүмүүс нэг одоо ерөөхдөө шүүмжилсэн гэсэн үг. Тэгээ нэг шүтэж болох ч гэсэндээ ингэж агаштаж гаргаарч яриас бол тийм. За ингээд хятадын засгийн газраас ер нь энэ нэлээд хурцтмал байдалтай байгаа байна гэд авч үзээд алдартнуудын нэр хүн дээр нь жагсаадаг жагсаалт байсан гинэ түрүү хэлээдсэн шүү дээ. Доод энэ жагсаалтын тэдэн жаав ээж гэдэг юм. Энэ жагсаалтыг орон үзэх болгочих чам байхгүй болсон гэсэн. Тэгэхээр би одоо интернетээс хайлаа гэхэд одоо яг хятадд хамгийн алдартай хэн байгаа гэдэг тэр мэдээллийг хайх боломжгүй болчихж байгаа гэсэн үг. За дээрээс нь насан туршаагүй хүүхэд ямар нэгэн алдартныг дэмжих зорилгоор бараа бүтээгдэхүүн худалдаж авах бийг бол хориглолцсон юм байна. За тэгээд нийт бол нэг юм 10 гаруй журам байсан. Гэхдээ энэ ч одоо нэлээд дээр үе мэдээлэл одоо зарим нь бол цуслагдсан ч өөрчлөгдсөн байж магадгүй ах шүү. За дараагийн баримт нь гинтийн салалт. Саяхан ер нь бол энэ мэдээлэл гарсан л да. Саяхан ч байх өнгөрсөн онд гарсан юм байна. Ер нь түүний гэрлэлт түүний ирээдүйд том нөлөө үзүүлсэн гэж үздэг. Яг зарим нэг талаараа баяж хатан тусалсан те. Төхөр нь бол ингээд санхүүгийн тал дээрх дэмжлэгийг нь үзүүлээд яг мэдээллийг нь өгөөд ингээд явцсан зөв хөдөлгөтөнд тусалсан гэсэн үг. Нөгөө талаараа уналтанд нь ч гэсэндээ бас их нөлөөлсөн буюу нөгөө их хөрөнгө оруулалтаасаа болоод те өөрөө ингээд асуудалд орчиж байгаа шүү дээ. За тэгээ түүний нөхөр дөнгөж 24 наснда 1 жилийн дотор гинтхэн баяжаад гараад ирсэн гинэ. Баячуудын тоонд орсон. Гэтэл энэ нөхөр нь яг яаж баяцсан нь юусэн маш нууцлаг. Энэ хүүгийн үгдийн анханаас хөрөнгөтэй байлаа. Тэр хөрөнгөө ингээд зарцуулаач гэдэг юм тийм процесс ерөөсөй байхгүйгээр гинтгэн л баян болгосон. Тэгэхээр энэ нь ер нь жоохон нотой гэж үздэг юм байна. За тэгээ жүжигчин мөсгөө 2024 оны 12 сарын 28-нд би нөхрөөсөө салсан гэд гинтгэн одоо ямар ч сураг ажиггүй байсан хүн чинь гинтгэн л ингээд би нөхрөөсөө салсан гэсэн мэдээлэл хийсэн. За тэгээ энэ мэдээж маш олон хүмүүсийн анхаарлыг татаад эргэлттэй мэдээлэл болсон. Тэгээ өөрийнх нь хэлж байгаагаар олон жилийн өмнө би нөхрөөс альтын салсан байсан. Тэгээд нөхөртэй маань холбоотой тий экс нөхөртэй маань холбоотой одоо асуудал тий юу гэдгийг санхүүгийн маш олон юм мэдээллүүд бол би мөрч хамааралгүй шүү гэдгээ зарлж мэдэгдсэн байлээ. Гэхдээ хүмүүс түүнийг олон жилийн өмнө салчаад тэгээ яагаад одоо ингэж салсан гэдгийг мэдэгдэж байгаа юм болоо гэдэг нь их гайхсан. Тэгээд учир нь сүүлийн үед одоо нөгөө экс нөхөртэй холбоотой санхүүгийн асуудлууд нь ар ардаасаа гарч эхэлж байгаа юм байна. Товчхон хэлэх юм бол нөхөр нь их хэмжээний зээл авчаад эргэж төлөөгүй буюу өр зээлтэй гэсэн мэдээлүүд ч ихсэн гарч эхэлж байна. За тэгээд одоогийн байдлаар жүжигчин мөсгөтэй холбоотой асуудал дуусаагүй үргэлжилж байгаа гэж харагдаж байна. Тийм үү? Тийм тэгээ нөхөртэй холбоотой асуудал. Гэхдээ яг нөхрөөсөө салцсан энэ хүнтэй холбоотой одоо санхүүгийн асуудал бол надтай ямарч хамааралгүй. Тэгээ пенүүдээс ч гэсэн хүссэн зүйл нь юу гэхээр экс нөхөртэй намайг битээ холбож яриач. Энэ хүнтэй холбоотой ямар нэгэн шинэ мэдээлэл гарлаа гэхэд намайг битээ холбож яриач гэсэн тийм хүсэлт бол тухайн постн дээр хэлсэн юм байл. Гэтэ хүссүүсэг бол холбогдсон шүү дээ. Нэг ч тэгээ экс нөхөр нь байсан. Тэгээ нөхрийг танихгүй юм чинь. Тэгээ хамтдаа хөрөнгөө зарцуулаад хөрөнгө оруулдаг байсан тийм учраас бол ярианд орхол байх л та. Тэгээ өөрөө нэг гэсэндээ нэрээ жоохон цэвэр байлгах гэдэг ингээд жоохон
юу гэдэг харилцаагаа аль тасалцсан гэдгийг мэдэгдэж байгаа юм болоо даа л гэж яригадаад байгаа шиг үлээ. Гэхдээ энийг нь яг нотлох тиймэрхүү нарийн мэдээлүүд нь бас жоохон цөөхөн байгаад илээ. Миний хувьд бол ингээд хятадаас солонгос руу орчуулсан их сурвалжуудаас орчуулах хийгээд байгаа шүү дээ. Тэгэхээр яг хятад их сурвалж дээр найхаар бас мэдээлэл нь жоохон цөөхөн ч үгүй юм тий. Тэгээд цаашдаа одоо яах юм байгаа энэ хүн урлагтаа эргэж ирэх юм уу? Гэхдээ миний орчуулсан их сурвалжуудаас бол энэ хүн урлагтаа эргэж ирэхэд бол хэцүү хаа. Энэ нь бол санхүүгийн асуудлуудаа цэгцлэх шаардлагатай болох байх л гэсэн нэг тийм мэдээлэл. Харин тийм баг шүү. Хятадч угаасаа санхүүгийн асуудал төр өөрснөө айгүй хатуу хуйлтаа орно шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээд татварын одоо асуудал нэг алдартан холбогдлоо л гэж бодъё л татвараа төлөөгүй ч юм те. Тэгэх юм бол тухайн уран бүтээлч ингээд арчигддаг байхгүй. Тэр чигээр арчигдчихдаг. Тэгээ тэр хүний канонууд ч хүртэл гарах боломжгүй болоод ингээд явчихдаг. Тэгэхээр энэ хөрөнгө мөнгөний асуудал бол хятадууд маш айхтар хатуу ханддаг юм бэл. Одоо тэр хүнийг баг байсан гэж дурсахаар юучгүй болгож хайж ш тийм ээ. Тийм, юу нь бол тийм бол тийм. Тэгэхээр цаашдаа одоо яах юм байгаа. Одоо бол ингэ чимээгүй байгаа. Тэгээд 2021 оноос хойш чимээгүй байж байгаад нэг гаргасан мэдээлэл би нөхрөөсөө салцсан. Намайг нөхөртөө битээ холбож яриач гэсэн нэг ийм л мэдээлэл хийсэн гэсэн үг. За баярлаа. Энэ түрүү нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Чанца Амийн хариулагчаар ундрах нар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар үеийн үр дүнтэй бэлтгэл NBL-тэй хамт хөтөлбөрийн эрхчлөлөг мэдэрч өвдөлтгүй төвтэй амьдар NBL глюкозамин ондротын сульфат мөн Япон чанарыг такатагаас хурдгүйч шатхуун зарцуултын төв шийдэл NG-гээс авчаалаа. Өргөжлөлн та бүхэн маань амар цаг нэвтрүүлэг үлэм сонсорой. Түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.